Зохиолч Эстинүн Санаандгүй уучрал 1-р бүлгийн 3-р хэсэг. Хаврын үдэш шинэ ногооны үнэр хамт татан бүлийн салхи хазар хэлбэн үлээн. Зогсоол дээр очсон нь орчлон машиндаа суулгүй хэсэг бодол хэлээд гадаа яасан гоё юна. Сэтгэл санаа чөнгөрөөд явчихлаа. Хүсэл минь биелж бүх зүйл сайхан болохыг зөгнөж авах шиг. Орчлон ганцаараа эрен зогсож буйгаа сая анзааран эргэн тойрноос сэм ширтээд хүн байхгүй санаа амран шүүрс алдаад явган хүний зам руу даган алхлаа. Гэр хүртэл нилээн зайтай. Гэвч хурдан харихыг хүсээгүй тул бодол давтан гэлдэрсээр байв. Хараад юугаач хийх вүлээ дээ. Нэг л хөндий хоосон том ханхаа өрөөнүүд. Зам даган ажуухан гэлдрэх орчлон хүүхдийн цангин сохоолоо зожоож тэр зүг рүү харвал залуу хосууд хүүгөө хөдөлчихсөн тунчиг жаргалтай алхаж байв. Хүүхэд гэр бүлд аз жаргал авчирдаг гэдэг. Яасан илдүүд юм бэ? Орчлон ахаад л ганцаараа ярьж буйгаа анзааран анисхан чихтэй дэрв. Даваа залахгүй байгааг бодвол хараагүй хаа нэгтээ заварч яван тодорхой. Үр хүүхдтэй болохгүй байгаа нь надад биш. Өөрт нь байгааг ир ойлгохгүй маа. Аав дургуйцдаггүйсэн бол цалчхул надад хавгүй дэр. Цаг гарan алхсны эцэст гэртээ ирж хаалга түлхүүрдэн орвол нөхөр нь саяхан ирсэн бололтой ховцоо сольж байв. Оо, миний хань. Яагаад оройтов гэсээр дөхөн ирээд өнсөх гэхэд орчлон цааргалан түлхээд ядарч өглөө. Идэж уух юм байна уу гэсээр додгош орлоо. Тэд бэлэн бууз жинэх зураа өнөөхөл сэдвэрээ ярилцаж сүүлдээ бууж өгсөн даваа. За, чиний хэр болъё. Тэр хүнээсээ сайтар шинжилгээ өг. Генийг нь няхуур судлах хэрэгтэй. Санаанд нийцвэл тохиролцоод гуугаад үзье гэлээ. Чи амар ярих юм аа. Гэр бүлтэй хүнтэй хурдан зөвшөөрөж үлээ. Юу тааш нарийн шинжилгээний хариу харъя. За, би унтлаа. Юм идэх хүсэлгүй болчихлоо. Орчлон угаалган өрөө рүү алхахад даваа гүйцэн ирээд араас нь тэрснээ. Хонгор минь. Би чамайг хүсээд байна. Хамт орох юм уу гэж аргадав. Болохгүй. Би нэг хэсэгтээ тайван байх ёстой. Алив цаашаа яваа. Даваа игдүүцэн гараас авчаад тэгвэл би гарч уулаа. Шалдургүй үрчглээ. Хэмээн түнтгэнэхэд орчлон юу сайхан, дур сайхан. Гадуур хонсон ч болно гэчгээд угаалгын өрөө рүү орон хаалгаа тасгийтэл хааж орхижээ. Булан усанд орох хооронд бархас элбийг бодон виски шимэн суулаа. Охины аашлах аяглах нь бас зулцхан хус шиг гойлог бие нь жижигвтэрч цомцон таваа хөөхн дүрлгэр харнууд гинэн хонгор төрх инхри ялдам хоолойн гэд бүх зүйл нь сэтгэлд нь нийцэж ямар нэгэн гоёхон хөг аялгаа болон уянгалсаар зүрхэнд нь хурж гэгэлзэн догдлуулжээ. Жохо охинд дурлаж солиорох үедээ гэж өөртөө игдүүцэн бодоод хундахтайгаа хөндрөх үест ванны альчуураар бие ороосон ануу гарч ирээд нүрээ улалзуулан зөөлхөн гიშгсээр ор ирмэгдэн цомцон суугаад аха та яасан их уудаг юм бэ гэж эрх танхил хоолоогоор зөөлхөн шивнэхэд бархас инэвхийлэн ингээд болсон одоо уухгүй гэснээ аяхтаа ус залглан хоолоогоо засаад ахан сая зөндөө их юм бодлоо. Юу л да химэн төгдөрхэд ануу тонгойсон хിവэрээ юун тухай гэж дуулдах төдийхөн асуув. Чиний талаар гэх үү дээ. Би чиний боломжгүй байдлыг ашиглаж өөрийнхөө хүслийг хангах нь байж боломгүй мэт санагдаад хоёулаа зүгээр л энгийн ах トゥ шиг бай. Гэхдээ би чамд чадах бүхнээрээ тусалнаа. Бархас болсон ануугийн дэргэд суухдаа альчуур дороос цухах нүцгэн гуйнд нь хальт хурчгээд балмагцсандаа тэврээд ав. Ануу хүчлэн өндөөж босон холдод суугаад нүдэндээ нулимс гэлтгнуулан та намайг үзэн ятаа юу? Би үнэлэгч гэж. Би танд биш өөр хин нэгэнд энэ бие өгчл таран шүү дээ. Өөрөө ир гэж дуудчихад
Одоо түлхэж гин. Тэр мөнгө ав. Надад юу ч хэрэггүй. Хэмээн зөрхрөн уйллаа. Яах учраа олохгүй сандарсан Бархас "Тийм бишээ. Чи ойлголоо доо" гэд дэрэгд нь очиж мөрөөр нь тэврэхэд алжуур мултран унаж залуухай охины нүцгэн би өмнө нь гэрэл цацрах мэд үзэгсэлэнтэй харагдах үед эрэхгүй дуалдан алжуурыг шүүрэн нөмөргөөд "Хоёулаа элен далангуй сайхан ярилцъя. Ирээд үгөө бодох хэрэгтэй" хэмээн учрлан аргадав. Ануу тайтгарч буй бололтой нулимстай нүдэрээ нэмсэглэн "Ахаа, би шараарыг ууж болох уу? Жаахан зориг орж тавьшрамаар байдаг" гэлээ. Нэг шил шар айраг тал хүртэл нь уусан Ануу "Би харамсахгүй. Тэгээд ч би өөрөө хүсэж байна" гэж эрсгэн хэлв. "Ингээд чи үзсэн үү?" Хоёр ч удаа. Бархас санаа амран "Тэгвэл ч бас учиртай" хэмээн бодож амжаад "Чи нэгдүгээр курс артлаа яагаад 22-т байдаг вүлээ? Тийм олон жил." "Ахаа, би худлаа хэлсэн юм аа. Энэ жил 19-тэй. Том хүүтэй минь чад суу юм байна. Та хэдэн хүүхэдтэй вэ?" 3. 2 охин бас байгаа. Тийм болохоор ах нь санаа зовоод л. Ануу шийдэмгийнхэн ухсхийн босоход альчуур ахаад л газар унаж нүг нүцгэн охин өмнө нь зэгширтэн зогсов. Бурхан, юутай сайхан үзэгслэн бэ. Бархсын зүрх зогсоо завгүй цоглон судас дамжин урсах цус эрчаавн жирэлзэж хайр бас тачааллын гал цогцлон бүрдэж эцсийн хүчээ шавхан өндий хэрэгтэн яаран хөвжөрөхөд тэвчээрээ нэгэнд гээж орхин эмээх болгоомжлох бүхнээ умартан охины даран унлаа. 3 дугаар хэсэг төгсөв. Санаандгүй уучрал 1-р бүлгийн 4-р хэсэг. Эцсийн мөч хүртэл эргэлцээр байсан ч гоо сайхны өмнө дур хүслээ хинхаасаа нэгэн дөнгөрсөн Бархас охины уруул дээрээс шунаглан үнсэж лайдал мөлчгөр торгомсог арцыг нь элбэн таалсаар хумин тэвэрлээ. Ануу гэдэлцэн намрах үед хөхөн сэрийн нарийнхан бэлхүүс нь хотолцож эрэхгүй уулгалах Бархас алгуурхан доошлон дэдэс хэвлий урангүйхэн санаа алдснаа охины сэвхийдэл өргөн тэврээд шүршүүрлөө алхаад орчхов. Ануу ихэд ичингүрж бас хөдлөх тоолонд салтаарун шархирч байсан ч бүх биеийг элбэн
Бүлээн усаар угаах бархсын халамж гой цайхан санагдаж улам бүр ээнэгсэн татагдсаар байлаа. Хэдэн хормын дараа орон дээрээ бархас их л гунигтай шүүрс алдаад аахан сүүлийн үеийн болчихсон юм аа. Чамд таашаал өгч чадсангүй. Уучлаарай. Гээд үндий виски ундаглан уув. Ануу бүлтгэнэн надад маш гоё байлаа. Гэхдээ өмнө нь 2 удаа үзсэн ингэж өвдөөгүй дээ гэхэд бархас үнэн сэтгэлээсээ хүд хэдэл инээж. Туршлахгүй банд нар амжихгүй алдчихгүй юу гэснээ ахиад л шүүрс алдна. Би ч одоо ялгаагүй болж дээ. Гээд дахин аяхтайгаа аван уух гэтэл хулан ухсхийн босоод үгүй ахаа гоё байсан гээд уйлж орхив. Бархас аргадан маргааш эмнэлэгт үзүүлэх учиртай. Магадгүй сайжраад ирүүлжүүл чамаага диваажинд аваачнаа гэж учирлан гойлог туранхаа охиныг хангахгар өргөн цээжиндээ өхөөртөн тэрчээ. Шөнө дунд хүртэл элдвийг удан ганцаардаж өөрөөр төрхөн зур дуг хийсэн орчлон сэрмэгцэл бугуун цагаа хараад яаран бослоо. Шүршүүрт орж сэргээд томруунд орвол нөхөр нь хизээ юм ирээд буудан дээр бүглээр унтчихаж. Дэмэл муухай ашиглжтэй. Эмч хүн, эхнэр хүн байтлаа. Нөхрийнхээ эмзэг талаар данламдуулан элдвэр нь хэлэх нь буруу гэж бодогч хамар сэт татам ханхлах архины үнээр тэр дундаас ялгаран сэнгэнэх үл таних сүрчгний үнэрт эгдүүн хөдлөн нөгөөх дээр очиод ирчээдээ. Заваар сантан гэж үнэн голоосоо ундууцсан бохимджээ. Орчлон гимлэг дээрээ ирэхэд жижүүртэй хонсон бол дэмж айглан ухтаад Эхчээг нь захирлаа. Ёо. Үгүй чинь юу болоо вэ? Ээрч гацаад. Нөгөө хүн сая ярьлаа. Тун удахгүй ирнэ. Та уулзах уу? Орчлонгийн сайхан дүрхэнд хормхон зур гэгээ татан би болохгүй. Чи уулзчих. Алив хоёулаа дээшээ өрөнд оръё гээд урд орон алхлаа. Цэвэр ус аяглан хэдэнтэй балгалсан орчлон зүрхээ даран тайвшраад тусгай өрөөнд хэдэн өвчтөн байгаа вүлээ гэж асуув. 2 хүн байгаа. Өнөөдөр арга болоод гарга. Ер нь нэг хэсэгтээ хүн авахгүй шүү. Бас барайч сувлагчдаас 3 хүн сонгоод яаралтай шинжилгээнд орвол. За ойлголоо. Энэ асуудлыг аль болох нууцлаарай. Эмчээ. Үгүй бишээ. Захирлаа. Донор маань зөвшөөрөхгүй бол яах вэ? Наадах ч л намайг алхаж байна. Юу тааш нарийн шинжилгээ авъя. Бас эмээ дуулгаарай. Учир нь алдах үз. За явж юмаа бэлт. Хэмээн нэг амсгаагаар дурж өгнүүлв. Орчлон дахин ус аяглан уужраад зогсоож өлөөгүй хангинах додор утсыг өгцчин тасчгаад нарийн бичиг охиныг дуудууллаа. Өнөөдөр над дээр төлөвлөгдсөн хагалгаа бий юу? Алив хэлдэ? Захирлаа. Нэг байгаа. Юуних? Гоо сайхных? Хоошлуул. Ер нь энэ 7 хоногийн хагалгааг бүгдийг нь цоцол. Яаралтай юм байвал өөр эмч рүү шилжүүл. Нарийн бичиг охин бяцхан агсхийн толгой дохин эрэхтэл уянга тур хүлээдэ гэсээр дэрэгт нь очисон орчлон бид хоёрын биеийн хэмжээ ойролцоо юм байна. Чи ойдлын үйлдвэр дээр очиод яг өөрийнхөө хэмжээгээр совилогчийн хувцас оёлоод ир. Яралтай шүү гэв. Нарийн бичиг уянга гайхан мөрөө хавцаар гарахад орчлон мушилзан миний нэрийг бичүүлээрэ. Гэхдээ энэ нууц шүү гэсээр үлдэв. Сэтгэл санаа нэг л өөдрөг гэгэлзэж суудал бол дэмчээс зурвас ирж яран камерын дэлгэцээ асаавал нүдэн дулаахны дээр дэндүү царайлгаар бие үзүүлэн сууж байгаа нь харагджээ. Бурхан минь, гадаа төрхөн хүртэл яг л миний хүсэл байна гэж дуу алдаад дөө минь хүчлэхгүйгээр эмнэлэгтээ хэвдүүлдэг юм шүү. Чамд найдлаа гэсэн зурвас хариу явуулаад түшилгээ налан гэдээх үед бараг л мартагдаж орхисон хүслийн гал асаж дүрлзэж доошоогоо ной дөргөн норж эхэлжээ. 4-р хэсэг төгсөв.